Орой минь дэрхэн мөндөд үзэгчтэй. Хөгжлийн тухай ярилцсан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Булган нутгийн хөгжлийн гарцсан сэдвээр үргэлжилж байна. Энэ орой нэвтрүүлэгт эдийн засгчид, судлаачид, олон нийтийн төлөөлөл Булган нутгийн хөгжлийн талаар ярилцахад бэлэн болсон байна. За бид бүхэн эдийн засгийг ерөнхий массаар нь улс орны бүс нутгийн олон улсын ингээд ярилцдаг, төлөвлөдөг, судалдаг. За тэгвэл орон нутгийн хэмжээнд, Булган аймгийн хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Булган нутгийн хөгжлийн гарцыг хэрхэн яаж харж байгаа юм бэ гэдэг сэдвээр бүгдээр ярилцъя гэж бодож байна л да. Ер нь бол Булган аймаг маань бол төвийн бүсэд орчдог, байгаль цагаагаар харьцангуй тааламжтай бүс нутагт. За дээр нь төмөр зам, автозамын эмдэд үсэд холбогдсон, за аялал жуулчлал хөгжүүлэхэд их боломжтой. За 3.3 сая малтай, нийтдээ 60 гаруй мянган хүн амтай, 42 мянган квадрат километр нутагтай гэдэг ингээд үзүүлэлтүүд байна л да. Тэгээ та бүхэн маань ер нь Булган нутгийн эдийн засгийн өнөөгийн байдлыг юу гэж дүгнэж байна вэ? Энэ Булган нутгийн эдийн засгийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна гэдэг талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Жилд нэг удаа эдийн засгийн форум хийждэг болмоор байна. Одоо Монгол улсын эдийн засгийн форум гэж 3 сард хийж байгаа шүү дээ. Түүнээс салбарлуулаад тэгээ Булган аймгийн удирдлага бизнесмэнүүдтэй, эрдэмтдтэйгээ Улаанбаатараас ураад гадаадаас ураад тэгээ Булганы хөгжлийн загвараа гаргамаар байна. Стратегиа гаргамаар байна. Ирээдүйн төсөөллүүдээ гаргамаар байна. Одоо Эрдэнэт Булганы агломерац гэд нэрлэдэг байгаа юм л да. Агломерац гэдэг нь маань яг хамтарч бүх нөөцөө хамтарч ашиглая, үр бүтээлтэй ашиглая. Хөдөлмөрийн нөөцөө солилцъя, түүхийн эдийн нөөцөө солилцъя, санхүүгийн нөөцөө солилцъя. Ингээд нэг зорилгод нэгдээд ингээд нэг баг болгоод нэг аж үйлдвэрийн нэг бүс нутаг болоод ингээд хөгжөө гэсэн концепц байгаа юм. Гэхдээ Булган аймаг өөрийгөө ганцаарнгийн биш. Булган аймаг бол эргэн тойрны аймагуудтайгаа чадвал 2 аймагтай хамтарч хөдөлмөрийн хуваарьт ороод за бид нэр ямар бүтээгдэхүүнээр дагнах уу, хөдөө аж ахуй аж үйлдвэрийн ямар салбаруудыг хөгжүүлэх үү, танахаас ямар салбаруудыг хөгжүүлэх үү, яаж бүтээгдэхүүнээ солилцох уу гэдэг ямиг нэгдүгээр ярмаар байгаа юм. Хоёрдугаарт мэдээж хэрэг Монгол орны тулгамдсан гол асуудал бол дотоодын зах зээл байхгүй байгаа нөхцөлд бол экспортын бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх үү гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр Булган аймаг бол урагшаага Хятад улс руу ямар бүтээгдэхүүн экспортлох юм. Арагшаага Орос улс руу ямар бүтээгдэхүүн экспортлох юм. За чадвал баруун тийшээ Казахстан руу юу гарах юм гэдгээ бас бодцсон, тооцоолсон дотроо ингээд бодож явж байвал их зөв гарц гарах гэдэг юм л да. Зүгээр миний хувьд бол тулгамдсан асуудал бол бол орон нутгийг үйлдвэржүүлэх, малчдыг үйлдвэржүүлэх асуудал тулгамдсан асуудал болж байна гэж үзэж байгаа. Улаанбаатарт бол тэртээ дэргүү бас л харьцангуй цөөхөн амтай, сая 300 хүн амтай, тэгээд 540-50 мянган л ажил хүчин энд ажиллаж штэ. Тэгтээ зэрэг Улаанбаатар бол өндөр технологийн, маш өндөр өртөгтэй, маш өндөр бүтээмжтэй энэ салбаруудаа хөгжүүлчихэ. За Улаанбаатарт байгаа энэ мал аж ахуйн гаралтай түүхийн эдүүдийг аймагуд руу жигд хуваарлаж тараая. Үүний дотор Булган руу тараа. Булган аймаг чинь бас харьцангуй давуу талтай. Нэг захаараа гадаад орнуудтай хэллэхгүй ер нь голцоол нэг 2 аймагуудтай хэлдээд штэ. Тэгтээ Булган бол энэ их давуу тал байна. Тийм учраас Булган бол өөрийн гэсэн том мал аж ахуйн бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэртэй болмоор байна. Сая дэцэг гавьяат маань бас хэллээ шүү дээ. Ерөнхийдөө эдийн засгийн загварчлалыг бол нэлээд том хэмжээнд нь бас нэг ийм их байдлаар хийж болох юм байна гэдэг. За энэ дотроос бас нэг хараад хахад энэ хажууд байгаа 100,000 хүнтэй хот маань, Эрдэнэт хот маань энэ дээр бид нэлээд түшгэлж ажиллах хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд яг өнөөгийн байдлаар харахаар жишээ нь үйлчилгээний байгууллагууд бол тэр чигээрээ манад унчаад байна. Яг тэр хажуудын том хот руу үйлчилгээ шилжчихэд байна. За мах ноосны тэр юмнуудаа зарах гэхээр аймаг дээрээ энийгээ зардаг энэ үйлдвэрлэл юмнууд нь тэгэхээр илүү Эрдэнэт рүү орчод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ нөхцөл байдлыг давуу тал болгож ашиглах тал дээр нэлийн анхаарах хэрэгтэй болчих гээд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр миний нэг холбож өгөх юм болохоор Эрдэмтдээс гарсан урд өмнө хийж байсан зүйлүүд. Тэгээ Эрдэмтдээс гарсан энэ санаа оноо юмнуудыг ингэж харж байгаад ерөнхий макро төвшөнд нь харж байгаад эндээс төрийн бодлогыг дотор нь оруулж шингээж өгөх хэрэгтэй юм бол гэсэн л ийм юмнууд гарч ирээд байгаа байхгүй. Бид ярьдаг шүү дээ. Хажууд Оросын холбооны улс том улс байж байна. Энэ улсыг түшиглээд бид нэр бүх зах зээлээ тийшээгээ бас нэг 8 хийх тэнтэнтэй холбогдох юу гэдэг арширынхээ бүтээгдэхүүнийг тийшээ гаргах болцоо нөхц байна гэдэг. Тэгвэл хажууд байгаа Эрдэнэтийн үйлдвэр чинь өчнөө олон том хэрэгцээ байж байгаа шүү дээ. Өчнөө олон хоол хүнс хэрглэж байгаа. Ажилчдын хувцас гэж зөндөө юм хэрглэж байгаа. Тэгэхээр энэн дээр
Бид нэр зах зээл гээд ингээд одоо чөлөө зах зээл гэж ингэж хаягхгүйгээр энэ дээр бодлого байх хэрэгтэй болчиход байна. Жишээ нь энэ дээр бол одоо Эрдэнэт үйлдвэртэй холбогдоод Эрдэнэтийн одоо тэр бүтээгдэхүүнийг нийлүүлэх хувц хунарын хийдэг зүйлийг бол төрөөс нь ингэж зохицуулаад үйлдвэрлэлийн бий болгоод энэ болгон дээр бодлогоор бий болгоод энд бол нөгөө таны сайн ярьжсэн ажилгүйд гэдэг юм чинь бас нөхөтөж явж байгаа. Аймгийн төв маань хөгжихгүй байна гэдэг яриа. Мэдээж одоо тэр засагчийнхаа төв нэгжийг бол аймгийн ард иргэд маань их гарга тавьдаг л та. Энэний маань ингээ байдлыг харахаар урдлын маань 8 сум Орхон голын урдталд байгаа 8 сум бол Улаанбаатар руу одоо 200 дундч километр бол 200 орчим. За 180-200 орчим километр. 230-40 орчим километр дотор л байгаа юм л та. Урдлын доо 8 сум Улаанбаатар хотоос. За тэр 8 сум бол Улаанбаатар хот руу дүүхэд арьшир, махсуу одоо малын гаралтай бүтээгдэхүүнээ авч өгөөд уцаад өөрсдөө одоо хэрэгцээний бүтээгдэхүүнээр ингээд хангалттай явуулдаг. Хойдлын 8 сум бол мөн ялгаагүй яг одоо Эрдэнэт рүү чиглэсэн юм зах зээлийн урсгалтай. Тэгээ түүн дундаа бол одоо аймгийн төв маань бас одоо хөгжихгүй байгаа нэг нөхцөл бол бас эндээс харагдаж байна. Улгаан аймаг үйлдвэржүүлэх, эдийн засгаа өөд татах их бололцоотой аймаг л да. Одоо ингээд сүүлийн үеийн байдлаас харж байхад бол энэ бүрчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдэг манай улс чинь их хурлаараа баталсан. Тэрнийгээ бол нэгдүгээр баримтлах хэрэг. Аль болохоор тэрэнд заасан заалтуудыг хэрэгжүүлэх тал. Хоёрдугаарт нь бол одоо сонгуулийн дараа гарч байгаа засгийн газартай үйл ажиллагаагаа бол тухайн аймгийн удирдлага тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэр засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр дээр өөрийнхөө аймаг юу байгуулах талаар бол нарийн уялдуулж байгаа. Тэгээд л одоо хөгжлөө сайн хөгжүүлэхэд Улгаан аймагт бололцоо байна. Юу байна вэ гэхдээ мал аж ахуй байна. 3 сая гаруй мал байна. Мал аж ахуйн түүхийдийг боловсруулах, арьс шир, ноос одоо угаах, ноосоо боловсруулах, эсхий хийх, эсхий готлын үйлдвэр байгуулах гэх мэт юм бол бусад аймагуудаас бол харьцан жоохон хоцорч байна гэж би бол хувьдаа үзнэ. Тийм учраас мал аж ахуйн бүтээгдэхүүнээ бол орон нутгатаа боловсруулах юм бол тэр бүтээгдэхүүний өөрөө өртгөл хямдхан, тээврийн зардал, ачиж уулах зардал энэ юм чинь бол ойрхон тээврийн зай ойрхон байгаа учраас гарах бүтээгдэхүүнд нь бол одоо ашигтай гарах ийм ачаал бүтэлтэй. Айргны маань асуудал байна. Айрг тойрсон одоо айргийг нэг уламжлалт аргаар эсгээд тэгээд нөгөө л одоо нэг хөх саваараа зөөгөл, шар саваараа зөөгөл бид нар одоо хэрэглэгчтэй хүргэж байгаа. За энэ маань бол одоо сүүлийн үед бас арай өөр болж байна. Уламжлалт аргаар эсгсэн айргийг үйлдвэрийн аргаар савлаад эхэлж байна. За мөн одоо хуурайшуулах арга ажиллагаа технологиуд яригдаад явж байна. Тэгээ энэ мэтлэн юмнуудаа яг одоо эцсийн байдлаар өртөг стандартад хангасан ийм одоо бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчтэй өргөл өстой даваа талууд бий. Өөрсөнд байгаа даваа тал бололцоогоо яаж хүргэж чадах вэ? Энэ дээр бол сэтгэлгүй анхаарал бүр бодлого болгоод явуулах хэрэгтэй. Үрдэнд хүрнэ л гэж бас бодож байна. Яг харахгүй Булган аймаг тодорхой аймгийн хэмжээний бодлого гаргаж өгөх хэрэгтэй. Дээр үеэсээ бас Монголын хаад ноёдууд айргийг ялангуяа цагаан гүний айргийг өргөн хэрэгжилжсэн түүхтэй гэдэм билээ. Одоо миний дотор олон жил бодож байгаа зүйл бол Шотланд виски гэдгийг маш ингээд дэлхийд даяар алдарч суулчихсан. Ягаад ингээд Булганы айргийг Монгол айр гэж тийм маягаар алдарчуулж боддог юм бол энэ дээр бас тодорхой хэмжээнд хөрөнгө засгаас хөрөнгө гаргаж байгаа эдийн засгийн судлаачид янз янзын хүмүүсийн баг гаргаад бас энэ олон жилийн урт хугацааны судалгаа шаардах ажил байгаа л. Гэхдээ л одоо нэг үр дүнд хүргээд ингээд дэлхийн давцанд гарвал энэ бас Монголыг алдаршуулах нэг тийм сайн зүйл болох гэж бодож байгаа юм аа. За Казахстанчууд бол бас айрга бас ингээ хуурайшуулаад хуурай болгоод ингээд Японы зах зээл дээр асар хэмжээгээр гаргаж ийн гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл сайхны айргийг хуурай болгоод дэлхийн брэнд болгоод дэлхийн бүх улс руу гаргая л да. Очоод найруулаад тэгэл сайхны айрг чинь тэр чигээр амттай санартай сайн нараад гараад ирнэ үз гэх мэтлэн. Энэ мэттээр бол одоо ажилламаар санагдаж байгаа юм л да. Улгаан аймгийн эдийн засгийн төр зургийг ер нь жоохон харахад мөнгөний урсгал бол бүгд гадагшаага чиглэж гис байгаа нь бол харагдаж байна л да. Тэгээд одоо энэний гол үзүүлэлтийг харахад бол арилжааны банкуд маань ихэд Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд
зээлийн багц нь бол өнгөрсөн 15 онд бол сүүлээр 90 тэрбум орчим гарсан баг. Гэтэл иргэдийнхэнд банкнд хадгалуулж байгаа мөнгө нь 30 эдхэн тэрбум. Энэ хоёрын хооронд асар их зөрүү байж байна. Тэгэхээр энэ мөнгө маань бол дотооддоо ирэх биш, ерөөсөө гадагшаага урсаад байгаа том эдийн засгийн юм зурагтал бол харагдаж байгаа. Тэгэхээр бид нар энэ мөнгөний урсгалыг яаж дотооддоо эргэлдүүлэх үү? Булган аймаг бол 3.2 сая малтай. Үүнээс бол одоо арьс шир, ноос, ноолуур, мах, дайвар бүтээгдэхүүн гээд харахад бол статистик тоогоор 150 орчим тэрбумын түүхий жилдээ гарч байгаа байхгүй эдийн засгийн эргэлтэнд. Гэтэл бид нар энэ түүхий эдийг нөө нэг 60 70 жил одоо социализмын үеэс судлаад ирсэн эрдэмтдийнхаа дэвшилтэт технологи одоо орчин үеийн инновац эдрийг шингээгээд өртгийн 3 дахин нэмэгдүүлэх 150 тэрбумыг бид нар жилдээ нэмэн өртөг шингээснээр өндөр одоо технологи шингээснээр бүр 450 тэрбум 500 тэрбум болгох ийм боломж бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар энэ газар тариалан мал аж ахуйгаа тэрийг түшгэлсэн үйлдвэрлэлийг л бий болгох. За миний харж байгаагаар бол Булган аймагт бас хөгжүүлж болох нэг томоохон салбар бол аялал жуулчлалын салбар гэж харж байгаа. За өнгөрсөн жил бол Булган мөрөнгийн чиглэлийн автозам ашиглалтанд ороод одоо эхний том урсгал өнгөрсөн 100 явлаа л да. Баяр наадмын үгээр монголчууд тухайн үед бас их олон хоног амарсан 5 хоног амархаар болцсон байгаа. Энэ том урсгал бол үнэхээр одоо Булганд их том боломжийг авчрах юм байна гэдэг нь харагдаж байгаа. Жишээлбэл бид нар аялал жуулч төр дотоодын аялал жуулчдыг дотоодын аялал жуулчдын энэ том урсгалыг тосож хөгжих, тэнд одоо булгамчууд бүтээгдэхүүнээ борлуулах, аялал жуулчдыг дагсан бизнесийг хөгжүүлэх ийм үлрэлийн чанартай одоо бизнес цэцэглэн хөгжихийн боломж харагдаж байгаа. Манай дээр бол хоёр төрлийн аялал жуулчлалыг төлхөө хөгжүүлэх зүгээр юм болов уу гэж санагддаг. Нэгдүгээр соёлын аялал жуулчлал яг түрүүн Арин Булдар хэллээ. Урдны Баян нуурын Шорон бомбороос ахвалал Дашин жилингийн цогтын цагаан болгоос за тэгээ Чин толгойн болгоос хар бухын болгоос гэх мэт газраар дамжаад ер нь Дашин жилингээс Булган аймгийн төв хүртэл өшиг өндөр дамжуулаад засвал зам тавих хэрэгтэй. Тэгэх юм бол Улаанбаатараас одоо хөсгөл явж байгаа хүмүүс магадгүй бараг 100 гаруй км татуу явчихна. Тэр замаараа Булган аймгийн газар нутгаар дамжаад бас өдөлж буудлаад явах янз янзын соёлын юмнууд үзээд явчих шийдтэй. Тэгээ хойшоо дамжаад Хотог өндрийн бие булгын болцч гэдэг юм уу. За манай аймгийн төвчин бас хуучин Вангийн хүрээ гэж байсан хатлахын 5 том хүрээний нэг одоо бараг байгуулагдаад 400 орчим жил болж байгаа ийм том түүхтэй газар. Ер нь бүхэл тийм буян шиг өрссөн том энергитэй газар гэж нэрлэгддэг. Энэ дээр бас аялал жуулчлалын чиглэлээр барих хэрэгтэй болж боддог. А дараагийн нэг зүйл бол манай Булган аймгийн бүх сумдууд ямар нэг тийм эрдэс аршаан булаг их тий Могдохын халуун аршаан за сайхны хунтын аршаан гэдэг юм уу хануу аршаан бай за Хотог өндрийн сахарын аршаан бүх сумдууд дээр ямар нэг төрлийн тийм аршаан ус ихтэй. Тийм учраас сумдууд дээр эмчилгээний одоо эмчилгээний чиглэлийн аялал жуулчлалыг бас хөгжүүлвэл их зүгээр санагддаг. Тэгээ аялал жуулчлалхээр 103 сараар тогтмооргүй санагдаад байдгийг. За өвлийн аялал жуулчлалыг хөгжүүл. Тийм учраас жилийн 4 улирал ажилладаг тийм халаалтай, гулгаатай. За тэгээд нойлын асуудлыг орчин үеийн төвшөнд шийдсэн ийм одоо тур операторуудыг олноор нь бодлогын төвшөнд ус байгуулад энэ хөнгөр болгоод дан ганц булганы гэхгүйгээр Улаанбаатар Монгол улсын хэмжээнд амьдарч байгаа булганы гаралтай улс за мөн одоо өөр янз янзын бизнес эрхлэгчдийг ийм л ажлыг бас орон нутгийн зүгээс хийвэл үр дүнтэй юм болов уу гэж боддог. Өнөөдөр ингээд макро эдийн засгийн хэмжээнд ингээд бид нар бүгдийг ярьж байгаа. Нутаг орны хэмжээнд явж байгаа, түүх соёлтой холбож байгаа. Хажууд байгаа зах зээл, урд байгаа зах зээл, хойд байгаа Оросын зах зээл ойрхон байж байна. Энтэй бүгдийг холбож ярьлаа. Дэрэгдэн мөн байгаа том хотын хэмжээнд ингээд ярьлаа. Бүх зүйлийг бид нар ингээд гаргаж ирж байна. Тэгэхээр энийг гаргаад нэг дэвсгэр дээр тавьж хагаад том зургаар нь ямар одоо нөхцөл болцоонууд байна вэ? Тэгээд дундуур нь гарсан замнууд маань юу байгаа вэ? Дэд үтсэд маань юу байгаа вэ? Хэрэглэгч нь хаана байгаа вэ гэдэг юмнуудыг гаргаж хагаад энийгээ буцаагаад төр засгийнхаа бодлого руу оруулаач гэсэн юмнууд би эцэг бол татах гээд байгаа байхгүй. Ер нь гол нь ер нь тэр шийдвэрийг бид нар зөв гаргах хэрэгтэй.
нэг засаг гарч ирээд одоо урдныхаа хийсэн юмыг үүсгэж ерөөсөө шинэ юм гаргаж ирээл ингээд шинэ зураг гаргаж ирээл нөгөө төлөв ингээд зүтгүүл явчихдаг. Тэгэхээр ерөөсөө яаж ч байсан ямар ч засаг гарч ирсэн тэр чинь хүний төлөө зүтгэж байгаа ард түмний төлөө иргэдийн төлөө явж байгаа юм чинь тэрлүү харж байгаа тийм бодлогоо нэг гаргаад энийгээ ерөөсөө бариад явдаг. Ийм бодлого бол оруулж ирмээр байгаа байхгүй. Яг мал одоо бид бол болгоны хэмжээнд хүссэн үсээгүй газар тариалантайгаа холбогдно. Газар нутгийн онцлог. За дээрээс мал аж ахуй. Үнэхээр тааламжтай сайхан. Дээрээс нь аялал жуулчлал. За тэгээд энийг нийт хөгжил нь хүн дээрээ очсон байх талдуунд чиглүүлээд явах асуудал гэж хараад байгаа. Тэгээ одоо бид нарт нэг энийг жижиг юмар хэлмээр байна л да бид нар дандаа том юмар нь яриад байна. Одоо жишээ нь болгоны төвийг одоо хөгжил багтаал гэдэг. Энэ жил одоо зөндөө олон урсгал орж ирсэн. Нэг том болгоны захын хаан байна гэдээ сураад явсан шүү дээ. Тэгээд өнөөдөр яг нэг сайхан тийм том захаа бид нар барьж амжаагүй л явж байна энэ төрөлт. Тэгэхээр эн чинь явж бид нар хинлүү зорьсон ажлыг хийгээд энэ зүгээр нэр төр олох гэж ажил хийгээд энэ даргийнхаа хувьд одоо хийсэн ажилтаа гэж хийх гээд байна уу? Эсвэл хүнлүүгээ чиглэсэн ажиллаа бид нар хийж чадж байна уу гэдэг чинь гарч ирэх гээд байгаа байхгүй. Гэтэл тэр захын асуудал гэдэг бол тэр захаар чинь үйлчилгээ явж идэг. Тэр тогтчлог байр суудсанд орсон хүн чинь илүү одоо үйлчилгээ илүү одоо хүрээнд ажиллах болно. Тэнд байж байгаа үйлчилгээ чанар чинь, тэнд байж байгаа бүтээгдэхүүн чанар чинь тийшээ нөгөө Эрдэнэтлөө суугаад байдаг үйлчилгээ чинь нэг хэсэг хаагдаад тийшээ орж ирж шүү дээ. Тэгэхээр иргэдийн амжиргаа өөрөө дээшилж байж энэ ажиллагаа бол чанарч явах хэрэгтэй. Гол гагцхүү тийшээ наашаага орж исэн бүтээгдэхүүн тийшээ наашаа орсон үйлчилгээ үйлдвэрлэлийн баг багаар бол татаал явах хэрэгтэй юм л да. Тэгээд явж бол бид нар буцаал эргээл нөгөө төр засагтайгаа, засаг захиргаатайгаа, аймгийн орон нутгатайгаа энэ асуудлууд нь холбогдоод явах хэрэгтэй гэж хараад байна. Бас яалтчгүй л одоо яг энэ сэдвийг дагаад ярих юм бол бидний нэг өрсөлдөх чадвар бид өөрсдөө бизнесийн орчныг бас хөгжүүлсэн одоо хөгжүүлж чадсан нэг. За бизнес их юм ч гэсэндээ дагаад хөгжиж байгаа дээрээс нь тэр төрийн бодлого яаж уйлдэж байгаа маань эндээс л харагдаад байгаа юм л. Улаан өдөөс бид нар наашаа ирж яхад яг нэг тийм тосхны хажуу талд та нар өөрсдөө харсан да. Ийм юм зардаг ийм лангуу сарвч байгуулсан байгаа шүү. Тэгээд зогсоолыг бий болгоод тэгээд лангуу сарвч бий болсон. Тэнд нөгөө биляшаа зааж, нөгөө бэршгийгээ зарж, нөгөө юугаа ногоо цагаа сайхан төмс юмнуудаа зарж ш. Тэгэхээр тэрийг бол зүгээр нэг хүн очиод байгуулчихаагүй байхгүй да. Тэрэнд бол орон нутгийн тэр сайхан сарвч юмыг байгуулсан байна. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар Булган аймаг руу ороод хөвсгөлөө гарч байгаа тэр хэсэг дээр бол тэр ачаад юу голын дээхийн талд би бол тэнд харж идэг. Тэнд ерөөсөө энэ орон нутгийн хөлс одоо чинь хуучин 12 онд бол орон нутгийн хэмжээнд 5 тэрбум төгрөг төсвөл зарж байсан. Таны үед одоо хэд байсан юм гэдэггүй 5 тэрбум байсан. За одоо өнөөдөр бол 53 тэрбум. Дээрээс нь байгаль орчныг хөгжүүлэх сан гэж 60 гаруй тэрбум төгрөг зарж байгаа байхгүй. Тэр мөнгнөөс нэг хэсэг газар нь бол зүгээр ийм сарвч тавиад өгчий. Тэгээ нөгөө зуны явж байгаа урсгал дээр бол тэндээ хүмүүс нь очиод хушуураас зарна уу, нөгөө бовж ихрээс зарна уу, нөгөө брэнд айргаа зарна. Ийм юмнуудын жижиг юмнаас л их хэлмээр байгаа байхгүй юм бол. Булган чинь яг Улаанбаатар Өвсгөл хоёрын дунд байгаа юм л та. Тэгтээ зэрэг бид нар яг энэ дунд хүмүүсийг амрах шаардлага тодорхой хэмжээ гардаг. Тэгэхэд бол энд бол зам дагуулсан одоо тэгээ янз янзын үйлчлэгээний одоо үсийн сайхан угаа хүүтэн усаар толгойг нь угаагаа толгойд нь массаж хийдэг. Тэ жолоочт нь бол биед нь массаж хийгээд өгдөг. Одоо бид нар чинь 5-6 цаг яваад махвалцсан явж байгаа шүү дээ. Ийм загвараар хөгжүүлэх юм бол бас маш олон одоо жолооч нар маш олон одоо аялал жуулчлалыг бол болгоныхан тэр замдаар татах болоо гэж бодож байна. За тэгээ урагшаа дасан жилийн өгийн одоо хар замыг хойшоогоо аршаант тэр дасан цэнгэлүүд эргүүлээд одоо хар зам тавьчих юм бол гол зам бараг урдуураа явчих болоо тэнд чинь багж 200 км хэмнэх гээд байгаа шүү дээ. Ер нь явандаа тийх болов гэж бодож байна. Булган аймгийн бол хөгжлийнхэн энэ бодлого, үйлдвэрчлэлийн бодлого гэдэгт гол анхаарах зүйл бол бас дэлхий, энэ байгаль дэлхий. Бид нар ерөөсөө л энэ байгаль дэлхийг зүй зохистой байдал ашиглах, агаараа цэвэр байлгах, усаа цэвэр байлгах энэ бодлогыг л энэ бодлогодуудаа шийдгэж явахгүй бол өнөөдрийн дүр зураг гэхэд Улаанбаатар харагдаж шүү дээ. Энэ их байгалийнхаа зүй зохистой байдал зохиролтойгоор энэ бодлогыг хэрэгжүүлээгүй улмаас
одоо агаарын бохирдол, утны бохирдол, хөрсний бохирдол, хүн амын нэвтрэл төлөвлөл гэдэг ийм асуудлууд бас ирээдүйд бас том асуудлууд тулган ирдэг юм байна. Тэгэхээр бид нар анханасаа Булган аймаг дээр бас ирээдүйд ийм том хот болно гэдэг үжил байгаа бол байгалийн зохистой байл, агаараа хэрхэн цэвэр байлгах, усаа хэрхэн цэвэр байлгах, орчноо хэрхэн цэвэр байлгах, энэ бүгдийг л бас энэ бүх бодлогуудаа бид нар шингээж явах нь зүйтэй байна л гэж би бас харддаг. Малчтын түүхий эдүү үнэх мунж байна. За тийм учраас бид үүндэр бас адилхан. Одоо хятад руу мах гараад эхэлсэн. Одоо бас ардын яриагаар бол монголчуудын одоо экспортлж байгаа бууз одоо маш өндөр үн хүрч яана гэж байна. Мэдээж хэрэг бид нар бууз хийгээд гаргах юм бол тэр яс арьс үснээ махнаас яснаас илүү их өгөөжтэй болох гэдэг шүү дээ. Илүү яс хийж явах биш. Тийм учраас явандаа одоо сайхан буузны үйлдвэрүүд, баншны үйлдвэрүүд хөгжүүлээд Оросууд бол их банш хийдэг. Бэлэн баншны үйлдвэрүүд ганцхан хөргөжтэй машинаар л зөөх асуудал байгаа. Тэгтээ ийм загвараар одоо хөгжлийн загварыг харьяа. Ингээ Булган аймгийн эдийн засгийн форумыг энэ хавар явуулж амжих уу та бүхэн бүгдээрээ нийлж хагаад нэг энэ байдлыг яг аймаг дээр нь очиж сумдуудаас төлөвлөлт хийгээд аймаг болгон дээр сум болгон дээр хөгжлийн асуудлыг хариуцсан газрын дагнар байгаа шүү дээ аймаг. Тэднүүдээ суулгаж хагаад ингээд энэ хавар нэг эдийн засгийн форум хийгээд энэ асуудлыг өргөжлүүлвэл яасан бэ гэсэн санаа миний толгоос орж ирлээ л дээ. Миний хүсэж байгаа зүйл наад чинь та бүхний одоо толгойд байгаа мэдээ бодлого одоо туршлага энэ юмнуудыг бид буулгах хэрэгтэй байхгүй. Өөр хүмүүс сүмжлэг, өөр хүмүүс бас 50. Тэгээ мэтгэлцээ тийм ээ. Тэгээ нэг автхаа дээр буулгаад эн чинь ингэ юм байна, ийм үйлдвэр ингэж байгуулах юм байна, ингэж одоо эргэлт нийш явах юм байна гэсэн юмнуудыг нэг сайхан буулгаж авах хэрэгтэй л. Тэгээ техник эдийн засгийн үндэслэл бизнесийн төлөвлөлт юм гэж өгч шүү дээ. Тэгжээж тэрийг засаг төрн аваад цаашаа явж идэг юм л байна. Ер нь эдийн засгийг том дүр зургаар нь хараад за орон нутагт аймаг орон нутагт яаж энэ загварыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг талаар бас Булган хангаа хөгжлийн форумч гэдэг юм уу юм зөвшөлтсөлтэй уулзалт ярьцлага. За одоо тэгээд малчт маань одоо бас нэг тодорхой өрх бүл маань үйлдвэрлэгч болчиход шүү дээ. Бүтээгдэхүүн нийлүүлэгч болчиход байдаг. Тэгээд энэ хүмүүсийн санал бодлыг сонсоод ер нь бол нэг тийм нэгдсэн зохион байгуулалтанд орж одоо хүм бүрэг нэг хувьцаа эзэмшигч байдаг юм уу те тэрнийхээ араас нэг хөөцөлдөг, санаа тавьдаг, хариуцлага үүрдэг. Иймэрхүү нэг нэгдсэн зохион байгуулалтанд орох шаардлага зайлшгүй гарч ирээд байгаа юм л да. За түрүүн тэр ярьж байгаа одоо гэдэг юм хөдөөжийн бирж гэдэг асуудлыг яриад байгаа юм да. Хөдөөжийн бирж гэдэг нь яг үйл ажиллагааг яаж явагдах вэ гэдэг тал дээр бас тийм бас бүрхэг байгаад байдаг. Бүрхэг байгаад байдаг. Одоо бол хөлгаараа одоо арьс шир ноос ноолуураа яаж бэлтгэж авах юм те ямар үнэн шар авах юм ямар зохион байгуулалтанд байх юм. Малчид маань одоо хоршоонд нэгдэж байгаа гэх боловч нөгөө ноос ноолуурын урамшуулт авах тийм механик аргаар тэр хоршоонд нэгдээд хоршоо заавал байгуул хоршоо байгуулсан хоршоонд нэгдсэн тохиолдолд би дамжиж аавна гэд. Хэн тулд тэр урамшууллыг л авахын тулд тийм сэтгэл зүрхнээсээ биш тийм одоо гэдэг итгэл үнэмшлэрээ биш тийм механик нэгдэлд ороод байгаа учраас тэр хүмүүсийг одоо гэдэг тийм одоо итгэл үнэмшлэрээ нэгддэг ирээдүгөө харсан зориг чиглэлээрээ нэгддэг за аж ахуйгаараа нэгддэг тэр хандлага руу оруулахын тулд одоо яаж явах юм бэ гэдэг. За манай Болд эрдэнэ дээр бас энэ чиглэлээр бас тодорхой судалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгээ Болд эрдэнэ бас энэ дээр бас тодорхой санал хэлэх байх гэж байна. Тэр нь бол яг Булган аймгийн хэмжээнд 8000 малч байна л да тийм ээ. Бид нар энэ 8000 малчтаа нэгтгэхэд нэг удирдлага, нэг оюун санаа, Нэг хоршоонд оруулж болох. тийм нэг сонголттой болгочих юм бол бид нар энэ одоо орчин үеийн энэ инновацийг шингээсэн өндөр технологийн шингэсэн үйлдвэрүүдийг байгуулах бүрэн боломжтой байгаа хэрэг. А бид нар гол нь санхүүгийн асуудлыг яаж шийдэх вэ гэж тийм ээ. Хэрвээ бид нар энэ 60 70 жил энэ малаас алтнаас үнэтэй бүтээгдэхүүн зүйлүүд гардгийн байх шүү гэдэг энэ том судалгаанууд хийцэн байна шүү дээ. Эднэрийг бид нар бэлэн аваад бизнес эрхлэгчд болоод аймгийн манай удирдлагууд энийг холбож өгөөд энийг том төсөл болгох хэрэгтэй байна. Том төсөл болгоод бид нар засгийн газар байдаг юм уу, аль хөрөнгийн бирж гэдэг юм уу энийг бариад бид нар гадаадын зах зээл дээр тавих хэрэгтэй байна. Булган аймагт жилдээ ийм хэмжээний ноос ноолоор гарч ийн. А тэгвэл одоо сүүлийн үед жишээ нь ихэд чинь хоньны ноосоос Д витамин гарах технологиг шийдсэн байгаа. Тэгэхдээ дэлхийд Д витамин нь одоо ямар хэрэглэлт хэрэгцээтэй байна гэдэг маань 7 тэрбум хүн ч одоо маш их хэрэглээ биш. Ингээд л одоо том зах зээл байхад бид нар энийг маш сайхан том эдийн засгийн үндэслэлтэй төсөл гаргаад ирэхэд бид нар олон улсын хөрөнгийн зах зээл дээр энийг тавьж болж шүү дээ. Тэгэд хөрөнгө оруулагч нар бол энэ дээр бол тэр яриа дэлхийн чиг хандлага маань өөрөөсөө эко бүтээгдэхүүн, эко үйлдвэрлэлөөр хандсан байгаа. Хөрөнгө хаана үр ашигтай
эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэсэн том бизнес эрхлэгч төрсөн юм шиг тийм. Энэ дээр ингээд хөрөнгөний босгох боломж байж л байгаа байхгүй. Хэрвээ бид нар малчтай бас нэг оюун санаанд орчих юм бол өстой дэсцэггүй хэлдгээр ноолуурынхаа нэг жилийн борлуулалтаар яагаад үйлдвэр барьж болдгоо. Булганы нийт малчтын ноолуурын орлого жилд 16 тэрбум орчим төгрөг гарч л байгаа байхгүй. Хангалттай нэг үйлдвэр байна. Хангалттай 2-3 үйлдвэр барих юм мөнгө байж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ л нэг оюун санаа, нэг удирдлага, нэг сонголт руу бүгдээрээ явах хэрэгтэй байна л гэж бодож байна. Малчтыг үйлдвэржүүлэх хэрэгтэй шаардлагатай гэдэг. Тэгээ энэ дээр бас нэг миний бодоод байдаг нэг зүйл байна. Ер нь бол ингээд хоёр ч байна хийч байна нэг хэсэг махны үйлдвэр байгуулдаг. Тэгээ тэр малчтан зөвхөн тэндээ очиод махаа өгч идэг. Арь ширээ тэндээ боловсруулах үйлдвэрийн зэрэг хийгээд. Тэгээд зөрүүлээд зөвхөн малчтан зөвхөн тийшээгээ малаа өгж идэг, арь ширээ тэнд боловсруулж идэг, эргээд магадгүй тэр арь ширнийхөө үйлдвэрийн хувьцааг малчт нь өөрөө эзэмшүүлдэг. Тийм болохоор махааны газар, арь ширээний газар тушааж идэг. Тэгэхгүй бол зөрөөд өөрийнх нь нөгөө нэг арь ширээний үйлдвэрийн ашиг буурчаад идэг болохоор тогтмол тэндээ явж идэг, хувьтай байж идэг. Ийм нэг системд бол орох хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол малчид бол оршиж, хөдөлмөрөө хоршиж, дагнарч ингэж ажиллах нь бол хамаагүй бүтээмж өндөртэй байна шүү дээ. Хоёулаа нэг машины тал дээр нэг түүхийд очичаад Улаанбаатар руу явж ирсэнд орвол нэг машин явсан нь бол хамаагүй юм зар гарна шүү дээ. Тийм учраас болгоны малчид бол өнөөдөр нэг том хоршоонд нэгдээд тэгээд ийм хоршооныхоо одоо гişүүд болох нэг хөвлөр байна. За 1000 малтаач гэдэг юм уу их малтай хүмүүс нь тэрүүгээрээ дамжуулаад фермерийн аж ахуй маягийн болоод тэгээд туслах аж ахуйнуудыг хажуудаа хөгжүүлээд нэг юм загвар байна. Ерөөсө хоёр загвар л шүү дээ. Нэг бол том малтай одоо сайтны олон малтай хүмүүс нь малчтай ингэ цуглуулах нэг арга байна. Эсвэл зөөхөн малтай хүмүүс нь нийлж хагаад нэг хоршоо авах арга байна. Хоршоо бол бүтээмжийг дээшлүүлнэ, зардлыг хямдруулна, чөлөө цагийг нэмэгдүүлнэ. Хамгийн сайн загвар бид нар одоо хоршоо руу ингээ баг багаар ойртох хэрэгтэй. Магадгүй эхлээд өмчөө нийлүүлэхгүй байжгаад бусад юмаа уйлдуулад нийлүүлж байгаа аажмаар нийлүүлж болно. Хинчнээ малаар одоо энэ хоршоонд төв оруулна. Тэрүүгээр л хувьцаа эзэмшин, тэрүүгээр л эцсийн үр дүнгээрсээ ногдол ашиг авах учраас аймагуудын хөгжлийн одоо Булган аймгийн хөгжлийн ирээдүй бол дагналт хоршилт хоршоо ямаа, шинэ маягийн хоршоо ямаа гэж би бас хэлмээр байна л да. Хөгжлийн тухай ярилцсан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараар Булган нутгийн хөгжлийн галт сэдвээр эрдэмтэн судлаачид олон нийтийн төлөөлөл маань одоо ярилцлаа. Дараа уулзтаа баяртай.